Дараагийн мэдээ хүргэе. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах 26 дугаар байрыг дахин төлөлтөөр нурааж эхэлсэн ч нэг айл барилгын компанитай тохиролцоонд хүрч чадаагүй тул байраа суллаагүй байна. За барилгын компани зүгээс нэг айлын эрх ашигаас шалтгаалж үлдсэн 51 айл орон сууцндаа орох хугацаа хойшлох тул тухайн айлыг орхиод ажлаа эхлүүлэхээс өөр аргагүй гэж мэдгдлээ. Үзэгчтэй НТV-ийн сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооноос мэдээллийг хүргэж байна. За ард бол 26 дугаар байр харагдаж байна. За тус байрны тухайд дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн байгааг та бүхэн бас харж байна. Тэгэхээр яг ихц хоошоо харагдаж байгаа байрны 2 давхрын айлын ингээд балкон цонхыг хараад үзэх юм бол эд хогшил нь байгаа. За айл нь ингээд нүүж яваагүй ийм нөхцөл байдалтай харагдаж байгаа. За гэтэл хажуудлынх нь барилга бол аль үжээ нураагдчихсан ийм нөхцөл байдалтай байгаа. За харин бид сая барилгын компанитай холбогдож бас тодрууллаа. За ингээд бол яг энэ ураагаад байгаа хэсгийн хог хаягдлыг ачаад эхний ээлжийн эхний блокийн барилгын ажил эхлээд явж байх хугацаанд бол тэр айлд саад учруулахгүй гэсэн ийм тайлбарыг бол өгч байна. Манайхаас эхэндээ нэхэд багшгүй. Би бол тэгж ойлгоод байна. Яг үгүй гэдгүй юм чинь тэгээд нэг гэж юм хийхгүй ч юм. Гэхдээ тэр айлын юмыг бол бид нар нураахгүй. 50 айлынхаа юмыг нураагаад байшингаа барьдгаар бид нар барина. Манай бүх зөвшөөрөл ном бүгд гарч учраас бид нар тэр айлын юмыг бол нураахгүй. Тэр айлын ганцаараа үлдээгээд бид нар байшингаа бариад айлуудаа оруулах гэсэн үг. За харин тухайн иргэн үүссэн асуудалтай холбоотой анхан шатны шүүхэд ханджээ. За гэвч шүүх хурал 4 удаа хойшилж 2 дугаар сарын 4-нд дахин товлогдсон байна. Хүний эрх зөрчсөн, хүний өмчтэй байх, амьдрах эрхийг, орон байртай байх эрхийг зөрчсөн ийм асуудал. Тэгээ одоо энэ чинь өнгөрсөн жилийн 9 сарын 15-наас өмнө нөгөө халаалтын авах боломжгүй болгоод хамаг фармарын аваад одоо томцсон, цон хаалгыг авцсан. Дээрх дахин төлөвлөлтийн ажил Улаанбаатар орон сууцчлалт компанитай гурвалсан гэрээний үрээнд хэрэгжүүлж байгаа ажил юм а. Тус компани дээр 80 байршил ирснээс 17 байршил нь төсөл хэрэгжүүлэгчтэй болжээ. За харин үнээс 4 байршилд барилгын ажил эхэлсний нэг нь 26 дугаар байр юм. Барилгын төсөл 6 сар гацхад 500 орчим сая төгрөгийн зарлага гарч байдаг гэлээ. Тэгээ биднэрт сүүлд ирүүлсэн графикаар бол бид нар энэ эхний 2 орцоосоо эхлээд барилгын үйл ажиллагаа эхлэхээс аргагүй төрж байна гэдэг ийм нөхцөлийг бидэнд танилцуулсан. Төслийн үйл ажиллагаа талаасаа нөгөө 52 иргэнийхээ эрхийг хангах талаасаа сонсоход энэс өөр аргагүй байна гэдэг нөхцөл рүү бол орох нь орж байгаа. Бид бол хууль талаасаа 2 сарын 4-ний шүүх хурлыг хүлээж байна. За иргэн тэр шүүхэн шийдвэртэй холбоотойгоор бас яах бах санал дэвшүүлэх бах. Дахин төлөвлөлтийн хүрээнд хуучны барилгын одоо байгаа метр квадратыг томруулж, урамшуулал метр квадрат нэмэх саналыг бүх төслүүд дээр ижил тавьдаг гэлээ. За мөн нэмэлтээр метр квадратыг зах зээлийн ханшаас хямдралтай худалдах санал тавьдаг байна. За гэвч иргэдтэй тохиролцох үйл явц хамгийн удаашралтай байдгаас барилгын ажлын эхлэх, ашиглалтанд орох хугацаа шууд тодорхойлогддог болохыг албаныхан хэлж байлаа.